Амьдралаа нэг авч явъя гэд ядж байгаа нэг ард түмнээ дээрлэхэд тэр хороолжийн байрны дунд яагаад байна гинөө? Хүнтэй хүн ёсоор харилцмаар байна. Нийслэлээ сонгоцсон гишүүдээ хүнтэй хүн ёсоор харилцаарай гэж тэр дүүрэг орон нутгийн удирдлагууд хэлэхгүй бол ямар их дээрэнгүй шинэ жил болох гэж байгаад. Энэ хүн сурт саад тэгээ болоод байгаа. Дээрээс нь ингээд зөвшөөрөл авах гээд би хэд хоног хүлээлээгээд хэвлэлээр ярихаар дарамтлаад байдаг нөхдүүд бас байдаг гэж шүү. Тэр хүмүүсийг бол би өөрөө хамгаалнаа. Тэгэхээр над руу тэр хүмүүс чинь гомдлоо илгээж байгаа. Хүн ер нь амьдралаа авч явахын тулд өрхөө үйлдвэрлэл эрхэлж болж байна, бизнес эрхэлж болж байна. Гэтэл тэгээд ажил хийж байгаа хүн болгоныг дээрлэхэд ийм л байдаг, ийм л тогтолцоотой болчиход